Төлөөлөл удирдах зөвлөлийн бас оролцоо болон гишүүдийн хувь хэмжээ ч юм уу ямар хүн тэр тухайн компанийг удирдах байгаа вэ гэдгээр бас тухайн компани бас засаглалыг дүгнж болох байх л та. Энэ дээр хариулт өгөх үү? За тийм. Төлөөлөл удирдах зөвлөл гэдэг бол ерөнхийдөө компанийг удирддаг тэгээд компани засаглалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм субъект л та. Тэр хувьцаа эзэмшнэр бол өмчлөгч тийм. Тэгэхдээ хувьцаа эзэмшнэр өөрсдөө нөгөө хуралд оролцож хамт өгдөг эрхээрээ дамжуулаад компани удирдах дээд байгууллага дээд эрхийг хэрэгжүүлдэг гэж үздэг. Гэхдээ мэдээж хэрэг компани удирдлагын үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа хувьцаа эзэмшд бол компани үйл ажиллагаанд оролцоод хязгаарлагдмал байна шүү дээ. Тэгэхээр энэ хувьцаа эзэмшдээс сонгогддог төлөөлөл удирдах зөвлөд бол компанийг удирдах, компанийг сайн засаглалтай байлгахад хамгийн чухал үүрэгтэй субъект гэж үздэг л дээ. Одоо Монголд бол компани тухай хуулиар хувьцаат компани төлөөлөл удирдах зөвлөл хамгийн багадаа 9 гишүүнтэй байх ёстой. Тэгээд 11 онд батлагдаж гарсан шинжилсэн компани тухай хуулинд бол компани засаглалын сайн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн 3/1-ээс доош нь хараат бус гишүүд байх ёстой гэсэн зарчмыг хуульчилж өгсөн байгаа. За хараат бус гэдэг нь хэнээс хараат бус байх вэ гэдэг асуудал байна л да. Энэ бол юу гэхээр том хувьцаа эзэмшнээс хараат бус, за мөн гүйцэтгэх удирдлагаас хараат бус, төрөөс хараат бус байх гэсэн энэ шалгуураар хараат бус гишүүдийг одоо сонгоно гэдэг заасан байгаа. За өөр нэг чухал асуудал бас энэ 11 оны хуулийн тухай яриад байна. Өөр нэг чухал асуудал бол нэгэнт одоо компани сайн засаглалтай байхад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг субъект нь түүж юм бол тэр түүж ч өөр чадварлаг бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Тухайн компанийг удирдах чадах чадвартай, мэргэжилттэй, дадлагтай тийм ийм гишүүдтэй байх хэрэгтэйгээс гадна тэр гишүүд чинь өөрсдөө компани сайн засаглал гэж юу хэлээд байгаа юм бэ? Энийг яаж энэ зарчмуудыг яаж хэрэгжүүлэх юм? Энэ зарчмуудыг хэрэгжүүлснээр компани юу хаажих юм? Одоо компани одоо яаж одоо үйл ажиллагааг сайжрах гэдэг юм те. Энэ зарчмуудыгаа ойлгож мэдсэн байх хэрэгтэй. Ерөнхийдөө компани засаглал гэдэг ойлголтод Монголд харьцангуй шинэ шүү дээ. Тэгэхээр яг олон жилийн турш бас яригдж ирсэн байдвч яг чухам засаглал гэж юугаа хэлээд юм уу? Менежментээс юугаар ялгаатай юм гэдэг талаар бол бас тийм тодорхой сайн мэдлэг байхгүй. Тийм учраас компани тухай хуулинд бол энэ компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд бол компани засаглалын сургалтанд заавал суусан бэ. Сууж одоо гэрчлэгээ авсан бэ гэж байна. Тэгэхээр энэ засаглалын сургалт маань бол компанийн түүцийн гишүүд засаглалын талаар одоо зэгцтэй ойлгохтой болоод засаглалын сайн зарчмуудыг компанийн үйл ажиллагаанд мөрдүүлдэг байж чадна гэсэн. Гэхдээ 11 оны хуулиар ингэж гарсан ч гэсэн чинь бас дааж мөрдөхөд тодорхой хугацаа хэрэгтэй л дээ. Одоо бол одоо бидний ойлгож байгаагаар бол энэ онд одоогийн удахгүй яг хувьцаа эзэмшдэг ээж турал болох хугацаа болж байна л да. Тэгэхээр энэ хурлаар бол компани төлөөлөл удирдах зөвлөлөө шинжилж сонгох үед компани засаглалын сургалтанд суугаад компанийхаа сайн засаглалын зарчмыг ач холбогдлыг ойлгочихсон ийм гишүүдтэй болох ёстой гэж үзэж байгаа. Энэ талаар бас санхүүгийн зохицуулах хороо, төрөмчийн хороо, Монгол банк бол тодорхой шаардлага тавьж ажиллах байх л та. Одоо яг бүгдээрээ бас нийтдээ 300 гаруй одоо хувьцаат компани байдаг, 10 хэдэн арилжааны банк байдаг гэдэг сайн засаглалтай байх ийм одоо зарчмын шаардлага биелүүлэх үүрэгтэй санхүүгийн компаниуд, төрийн өмчтэй компаниуд, за уул уурхайн том компаниуд гэдэг юм те томоохон аж ахуйн нэгжүүд гээд ингээд ирэхээр зэрэг нэлээд олон компани байна. Тэгэхээр эдгээр түүцийн гишүүдийг бүгдээ сургалтанд хамруулна гэхэд бас нэлээд сургалтын хүчин чадал хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ манай Бамбаяр даргын талхайлдаг засаглал үндэсний зөвлөлөөс энэ нэлээд олон байгууллагууд бол сургалтын авах эрх олгосон байгаа. Тэгэхээр ийм эрх авсан байгууллагуудад компаниуд одоо түүцэд нэр дэвшүүлж байгаа хүмүүсээ сургах ийм үүрэгтэй болж байгаа. Энэ дээр бол төрөмж аваа Монгол банк санхүүгийн зохицуулах хороос тодорхой хяналттай байна.